Хэрвээ та хурдан ранг хийж бага чимээр байгаа та яалчгүй Мета Баатрыг сурах ёстой. Мета Баатрууд гэж яг юу вэ гэвэл тэд зүгээр л хүчтэй. Бага ганцаараа чирээд ялах боломжтой баатрууд. Гэвч сенсэс нь эхлэх болгоно Мета Баатрууд өөрчлөгддөг. Тэгээд саяхан шиг сайхан гараад маш олон баатрууд нерв бавсан. Ингийн эмээл тоглогчид энэхүү өөрчлөлтөөр сайн мэддгүй тул би тэрхүү өнгийн тослоо зориулаад season 36-гийн бүх Мета Баатруудыг танилцуулж байна. Бидний хамгийн ихэнд үзэх баатар бол Эмилийн хамгийн шинэ баатар Калия. Калия support fighter төрлийн баатар. Нөгөө Pro Sport геймүүдээр хүмүүс кажа аваад айлынхаа чухал гэж тооцогддог. Айлын MMA-ийг үсдээд багийн лугаа аваачаад байдаг штэ. Харин энийг Калия бүр хамаагүй дээр хийж чаддаг. Хүй, ер нь бодоодсэн Калияч кажагийн дээвэлбэр юм биш. За угаасаа хинч кажа ашигладаг юм чи тэр яах вэ? Яг уу Калия Pro мэрэгжлийн спорт. Нэг бол зүгээр өндөр мотик гэх ранкуудад бол гилдэж чадна заяа. Гэхдээ low rank дээр Калия авах гэхээр нэг жоохон хэцүү болчих юм аа. Та ойлгохгүй байгаа low rank дээр байдаг хүмүүс ингээд багаараа ажиллаж чаддаг. Хэрвээ та ямар нэгэн айлын хүнийг сүлдээд аваацсан гэсэн багийн ч бэж байхгүй юу? Би бүр яг өөрийнхөө туршлаас додоод манай fighter ганцаараа лоз зогсон заяа. Манай jungler Alucard 5 хүний донд ороод өгсөн. Gold laner маань яаж намайг хүн бадчаа хараа дээшээ өвдсөн заяа. Тэгээд нэг хүн сүлдээд аваачингууд хамт зовоодч байсан Jellam л байгаа юм да. Бидний дараагийн үзэх баатар бол Akatsuki-гийн сүүлийн нинжа Hayabusa. Hayabusa jungle явдаг assassin төрлийн баатар. Бас би тэрнээс нэг жишээ сурч авахгүй болохгүй. Hayabusa. Энэ баатрын мета байгаа шалтгаан хаяатаа үзэх аюу хэцүү. Ингээд дандаа шилжээл тэгэл ямар ч зөх боломжгүй үлдтаал. Ер нь миний бодлоор хаяатаа үзэх маш хэцүү. Ямар мод тайлбарлах юм аа гэвэл надад Hayabusa-ч байдгүй баа шүү. YouTube дээр надаас 100 дахин илүү сайн тайлбарсан мянган бичлэг байгаа бол өөр газараас үзээрэй. Энэ мета баатар дундаас миний ганц тоглодог баатар бол Joy. Гой факт. Тоглоомын хамгийн хэцүү хоёр баатар бол Fanny ба Joy. Тэр хоёр маш хэцүү учраас маш олон хүмүүс энэ хоёр баатрыг ашиглаж чаддгүй суурдаг. Гэвч ашиглаж чаддаг хэдэн нөхөр энэ хоёроор айлынхныгаа урд шаядаг. Би Joy гайгүй тоглолтоор хэлье. Түүний хинтэж дүүцэхгүй хөдөлгөөний хорд бас хинтэж дүүцэхгүй damage нь Joy-г бүр дайн дээр absolute unit болгодог. Зүгээр бодолтой хүмүүсийн хамгийн ядаргаатай гэрдэг эртэл Greninja-ыг Joy ташуур бариад хөөж ингээ боддоо. Яг уу ашиглаад хэцүү би мэднэ. Гэхдээ та ашиглаас орчвол Joy маш өрдөнтэй хүчтэй баатар. За бидний дараагийн баатар бол үнэхээр underrated follower байгаамаа. Зүгээр өөртөө ороод хар Epic-с Mythical Honor хүртэлх бүх ранк дээр follower-ын дунджаар 50% буюу хамгийн их винрэйттэй баатар байна. Энэ баатрын мета байгаа шалтгаан энэ баатар энж хамааргүй хийлдэж чадна. За ингээд бидний үзэх дараагийн баатар бол ариун нохоо Lucas. Lucas нь fighter төлрийн jungler баатар. Түүнийг маш хүчтэй болгодог зүйл нь түүний burst ба тэсвэр. Ялангуяа таны барилдаж байгаа хүн өсрөх скил бол тэр хүн таны хоол аль хэдийн болсон гэсэн үг. Тэр бараг тоглоомын хамгийн анхны burst аяа төрлийн баатар байх. Хэлчихье. Энэ баатар бидний ярих бусад мета баатруудыг бодвол маш энгийн ба ядаргаатай биш. Тийм тул өөр хилээд байх үг нэрнгсэн алгүй. Манай дараагийн мета баатар бол нөгөө Joy ташуурдуулдаг Greninja. Би Greninja-ийн cooldown-ыг байгуулна. Тийм ээ. Арай баг cooldown-та Greninja гайхалтай байх. Арай баг cooldown-та. Энэ удаа эмээл би арай л хол яваад Greninja-ийг бүр ямар ч cooldown-г бодоойцсон. Яг уу Greninja үлдсгэлээ дараханд бол нэг ийм мана шиг юм хэрэгтэй болоо л доо. Гэтэ та хангалттай minion creep farmсан бол бүр нэрэн гисэ. Таны скил хизээч дуустгүй болно. Эмээл би what the fuck? Угаасаа эмээл би тоглодог бүх хүн энэ motherfucker-ыг үзий яддаг тул би энэ баатрын их тийм мета болсныг гайхаад байх юм алга. Та нар ч гэсэн гайхгүй байгаа л түү.